Сайн байцгаана үзэгчдээ таны мэдхүн TM телевиз цоошин нэвтрүүлгээ та бүхэндээ хүрэхэд бэлэн болсон байна. Энэ бол мэдлэг подкаст. Хүний амьдралд бол таны мэдхгүй мэдлэг хамгийн хэрэгцээтэй зүйлсийн нэг байгаа. За ингээд энэхүү цоошин нэвтрүүлэг подкастаараа та бүхэндээ салбар бүрийн мэрэгжилтнүүд, экспертүүд, төлөөллүүдийг урьж оролцуулж, за тэдний туршлага, амьдрал, маш олон мэдээллүүдийг та бүхэнтэйгээ хуваалцуулж, хооронд нь гүүр болж холбож өгөхөөр таны мэдхүү телевиз маань бэлэн болсон байна. За ингээд эхний дугаарын зочноор маш сонирхолтой зочныг урьж оролцуулсан байгаа. За энэ бол Нацаг доржийн Инх Бат кино урлаг судлаач ийм маш сонирхолтой хүн байгаа. Ингээд орой минь дүргээ Инх Бата. Орой минь тэгээ бас намайг энэ сайхан телевизийн мэдлэг гэдэг шинэ подкаст байна тий. Тэгээд энэ чинь урьж оролцуулж байгаад баяртай байна. Би бас танаа телевизийг анх нөгөө яг гарч байхад нь бас мэддэг байсан байхгүй. Тань мэдхүйн телевиз TM гээд би харчаа тий. Миний юу гэсэн үг юм болоо гэсэн чинь тань мэдхүйн телевизгээ бас тий. Бараг 10 жилийн өмнө байх тий. Тэгээд бас ер нь гой нэвтрүүлэг гаргадаг. Тэгээ бас түүхийн хүрдэлөө бас одоо түүх одоо тэрнээс гадна одоо хөгжлийн замаар гэх мэтлэн одоо богино их тийм үзүүрштэй гол нь тэгээ хүнийг үүд байхгүйгээр гой контентууд бэлддэг гой телевизтэй бас хаяа бас гайгүй кинонууд гаргацдаг тийм телевиз. Дэгдэг. Тий. Тэгээд зочноор ирсэндээ баяртай байна. Урилга хүлээж авсанд баярлалаа. Баярлалаа. Тэгэхээр бид хоёр өнөөдөр те чинь кино урлаг судлал те кино хүний амьдралд яагаад хэрэгтэй те. Дээрээс нь одоо яг одоо чинь Physical Asia гэдэг юм контент шоу бол дэлхийд дахин дээр манай Монгол улсын одоо баг тамирчид оролцож байгаа те. Дээрээс нь тэр хүмүүсийн Монгол хүмүүсийн бие бэлтэр, авхаалт самбаа, хурд хүч те. Стратеги бүх олон зүйлүүдийг бол харуулж байгаа. За энэ дундаа тэгвэл бид нар яг зэрэгцээд энэ мэдлэг подкастаараа дамжуулаад оюуны те чаленж те оюун мэдлэг гэдэг зүйлийг бид нар бас давхар түгээд монгол хүний чадамж ямар гайхалтай юм бэ гэдгийг хүргэх гээд энэхүү подкастаа бас TM телевизээр хүргэж байгаа. Тэгээ эхний дугаарыг маань зочин болж орж аваад бас их надад бол аюу таатай байна. За баярлалаа. За ингээд манай Инх Батыгаа бас үзэгчтэй бас танилцуулъя гэж бодож байна. За кино урлаг судалдаг салбарынхан бол манай Инх Батыг бол хамтахгүй. Жохон залуучууд нь л жохон мэдэх байна. Тэгэхээр Алтан хальс гээд кино холбоо байгаа тий. Анх үүсгэн байгуулж ирсэн. За дээрээс нь Dreamers Day гэдэг одоо монголчуудад киноны салбар, кино одоо юм шүүмж маш олон төрлийн кинотой холбоотой юм арга хэмжээнүүдийг одоо тасралтгүй 12 миний санаж байгаа баг 12 жил үзчихсэн. Хойш баг 16 жил. 16 жил танилцуулж байна тий. Тэгээ дээрээс нь энэ Art Films CGM-ийн үүсгэн байгуулагч Алтай хальс кино наадмын бас үүсгэн байгуулагч гээд за ингээд цоолгон шиг ярих юм бол одоо маш олон зүйлсүүд ингээд байж байгаа. Тэр өөрийн чинь мэдхгүй хүмүүс зориулаа та өөрийгөө бас нэг дэлгэрэнгүй танилцуулаач. За одоо яаж танилцуулдаг вэ? Чи асуулт асуух юм бол сайхан яриад тавьчих болох байх л та. Яг уу миний бол яг одоо үндсэн ажил гэх юм бол би олон улсын хөгжлийн төсөл хөтөлбөрүүдээр ажилладаг. Ялангуяа одоо ус ариун цэврийн байгууламж эрүүл ахуйн чиглэлээр бол бас 15 6 жил ажиллаж байгаа. Одоо ч гэсэн ажиллаж байгаа. Алтай хальс холбоо бол ерөнхийдөө миний үндсэн ажлыг хажуугаар хийдэг. Гэхдээ бас маш чухал юм нэг тийм холбоо байгаа. Тэгээд 9 онд ерөнхийдөө бол ер нь яагаад энийг энэ холбоогоо байгуулъя гэсэн бэ гэвэл тухайн үед чинь бол илүү тийм арилжааны кинонууд Монголын кино театруудаар их гардаг. Зурагтай харан ч гэсэн нэг тийм сонь кинонууд гардаг байсан. Тэгээд гэхдээ кино урлаг гэдэг чинь өөр маш том агуу гоё ертөнц. Тэгээд тэрэн донд одоо ингээ нуугдсан эрдэнэ гэх юм уу та одоо тийм гоё кинонууд зөндөө байдаг байхгүй. Энэ кинонуудыг ер нь хүмүүст хүргэе. Энэ кинонуудыг хүмүүс үзээд бас тодорхой нэг юм ойлгоосоо олж мэдээсэй гэсэнтэй л тэгээд хийж эхэлсэн. Тэгээд нийт одоо 400 баг 32 үзүүрийг гаргасан байна Dreamers Day өдөрлөгөөр. Тэгээд Dreamers Day өдөрлөг маань зөндөө нүсээ анх энэ багшийн дэдийн Сонор Плаза гэж газар гардаг байсан. За тэгээд Сүйсэнд нэг энд одоо нэг кафед бас нэг гардаг байсан. Тэгээд First Function House гэж гардаг байсан. Улаангэр галерейд гардаг байсан. Тэгээд их тайван найрамлын ордонд гардаг байсан. Тэгээд бидэд нөгөө Этно гэж нэрлэлсэн. Тэгээд Айсинемад гардаг байжгаад одоо бол Тэнгис кино театр дээр үйл ажиллагаа явуулж байгаа.
Тэгээ ер нь бол гадна дотн Монголын одоо хамгийн сайн ашигладаг гэсэн арт инди классик кинонуудыг л гаргаж байна да. Тэгээд тэрнээс гадна одоо түрүүний саяны хийсэн нөгөө арт фильм цэгийн гэдэг вебсайт маань ер нь бол нийт баг 3000 гаруй киноны мэдээлэл тэгээ бас 8000 гаруй уран бүтээлчтэй мэдээлэл монгол хэл дээр байсан. Харамсалтай нь бас нэг одоохондоо жоохон төр зогсон байдалтай байгаа. За тэр дэлгэрэнгүй зүйлсүүдийг бол хоёлаа хойшоогоо зөндөө яри те. Хоёлаа одоо манай үзэгчд маань өөрсдийгөө танилцуулж за энэ урт төстэй залууч хин юм бэ те. Их гоё ингээд таныг өөрийг чинь те ингээд гоё ертөнцөөр чинь гоё аялаа гэж би бол бодож байна. Тэгэхээр одоо энэ одоо тэгэхээр одоо ер нь хүн төрлөختөн баг киногүүгээр бол баг амьдралаа бол төсөөлж чадхааргүй болсон байна шүү дээ. Тэгээ дээрээс нь одоо кино урлагийн салбар чинь өөрөө 1895 одоо Франц тийм шүү дээ. Одоо чинь тэ одоо эндээс л үүсэлтэй байж байгаа. Тэгэхээр Них бат гэдэг хүний бас амьдралын замлаар хойлоо гоё хөнгөлөлттэй гоё ярилцэл гэж подкаст юм шиг тэ. Тэгээд бага насны тухай гоё дурсаж яри. За тэгээд хойлоо ингээ цаг хугацаа яг гоё эргүүлэх юм бол тэ. За багтаа Них бат ямар хүүхэд байв? Багтаа ер нь бол би ч яг айлын дунд хүүхэд байхгүй. Дээр нэг ахтай тэгээ доороо хоёр дүүтэй тэгээ маань ч 3 эрэгтэй нэг охинтой байхгүй юу. Тэгээ манай аав маань бас өөр цэргийн хүн байсан. Тэгэхээр нэлээд тийм одоо хөдөлгөөнтэй гэх юм ч одоо хаашаа чинь. Гэхдээ ер нь бол хоорондоо их ноцолддог тий. Тийм аягаар өссөн. Ер нь бол тэгэл бусдын адил. Гэхдээ нөгөө манай аав чинь нөгөө хэлийн цэргийн хүн байсан болохоор бид нар чинь ийшээ тийш их нүүдэг байсан. Жишээлбэл одоо би ч одоо завхны тис гээд бүр хамгийн хойтлын сум байгаа Оростой хэлдэг. Тэнд бол застав бол байсан. Тэгээд тэнд бол манай хоёр их хэрдүү маань бас байсан. Тэгэхэд бол тэгэл миний санджаагаар нэг барак гэдэг нэг юм цэргийн байшин байдаг байхгүй. Тэрний нэг өрөө нь бол ерөөсөө агуулах. Тэгэл дөрвөн болно ингээд цамтцсан тийм. Тэгээд тийм газар байсан. Тэгээд манай аав ч ирж өөрөө нөгөө баян үлгэд танилцаад тэгээд би ч баян үлгэд төрсэн байхгүй юу. Өө тийм үү. Тий. Тэгээд баян үлгэд энэ хэрэг хүмүүс нэг одоо нэг казак мазагч юм тий гэж боддог. Тэгтээ баян үлгэд чи бас урынхаа торгуудчдаг юм их олон үндэстэй. Тийш дээ олон үндэстэй байж байгаа шүү дээ. Эстэн байгаа үндэстэй гэж буруу ярьчин шүү тий. Тэгээд тэнд би төрсэн байхгүй. Тэгээ манай ах битээр тэнд төрөө. Тэгээд аав чинь тэнд байсан, дорнодд байсан. Тэгээд зөв нэлээд олон газараар байж байгаа. Хамгийн сүүлд Улаанбаатараас Багнуур яваад тэгээд Багнуур төрөнхөдөө 10 жилээ төгсөөд тэгээд одоо хотод сүршиж байна да. Гэхдээ ер нь бол яг ингээд бодсон бүх юм бол хамаг амьдралын манд хамгийн их хичээлүүд л Улаанбаатарт бас нэлээд байсан тий. Монгол хүн байна да бас тий нүүдлэж тий нэлээд нүсэн зөндөө явсан байх шүү тий. Тийм байна. Тэгээ би сонсохнээ ерөөхдөө Япон, англи хэлтэй. Тий. Франц хэлтэй. Тий. Гэдэг аа тий. Дээрээс нь яг нөгөө нэг их хотыгаа би та бүхэнд бас нэг цохос дурдж хэлэхэд одоо манай подкастын маань зорилго маань тэр байхгүй юу? Юу вэ гэхээр одоо яг энэ Монгол хүний авьяас чадвар ямар гоё юм бэ те? Ямар гайхалтай юм бэ? Бидний одоо энэ мэдлэг гэдэг дундаршгүй. Одоо бол мэдлэггүйгээр бол бид нар хаашаач бараг хөдөлшгүй бас байгаа шүү дээ те. Тэнгүүд Монгол улсаа төлөөлөөд за англи улсад очиж чивнингийн тэтгэлгийг аваад за англид одоо кино урлаг судлалаар бол 2 жил суралцаад хүрээд ирсэн байгаа тийм Монгол улсаа төлөөлөөд ингээ яваад ирсэн. Тэрийг өөрөө би бол өөр чинь бүр амар барахсан шүү. Яагаад гэвэл хүн болгоон тэр чивнингийн тэтгэлгийг бол хүртэж чаддгүй. Одоо бараг нэг жилдээ 10 хэдэн хүнд өмнө бол айгүй цөөхөн өгдөг байсан. Одоо бол 10 хэдэн хүнд бол өгöd байгаа юм шиг үлээ. Тэ жил болгон тоон бол өөрчлөгдөж байгаа юм шиг байна лээ. За тэгэхээр ер нь яаж яваад их бат гэдэг хүн те. За багтаа ийм цэргийн амьдралтай байсан хүн гэт кино урлаг руу яваад орчих. Тий, яг хоо юу л та нэг би нэг 7-8 дугаар ангид ч юм уу байсан юм аа. Тэгээд тэр үед чинь яг нөгөө шилжилтийн нас тэгээ нэг Монголын үндэсний телевизээр нөгөө дэлхийн шилдэг кино гэдэг нэг кинонод гардаг байсан баггүй юу? Хагас өдөр болгоны орой. Тийм. Тий. Тэгээд тэрүүгээр чинь одоо яг ингээд тэр киноны эхлээд танилцуулаад ямар учиртай, ямар киноны хариулагч чинь хийсэн, ямар учиртай байна тий. Тэгээд нөгөө киног нь гаргадаг байсан баггүй юу? Тэгээд тэрийг үзчихээд эн чинь бас ийм өөр гой кинонууд байдаг юм байна шүү гэдэг. Тэгэл тэгжсэн тэгээд тухайн үед бас гэр бүлэрээ сууж үздэг байсан үү эсвэл гав ганцаараа ингэ суугаад. Оо тэр чин тэгэл гэр бүлэрээ л үзэн л дээ. Бид нар чинь нөгөө нэг ганцад телевизэртэй юм чин. Тэгээд бас тухайн үеийн миний найз одоо бас
манай их хоёр гээд найз маань бас өөрөө тийм кинонд дуртай. Цаадгад ч бас юм гой DVD-нүүд өгдөг гэсэн баггүй. Тэгээд тэдний гэрт нь очиод ч юм уу бас тэр DVD-г хамтаа үзээд ярьж мэрдэг ч юм уу тий. Тэр үед чинь бүрээд ингээ Проставкаар кино үздэг, DVD-гээр кино үздэг энэ тэр үед бас байсан шүү дээ. Одоогийн шиг одоо нөгөө стриминг Netflix энэ гэсэн бол байхгүй. Тэгээ нөгөө DVD тэгээд тэр чинь нөгөө Criterion нэтэргээ одоо бол байгаа л да. Criterion-ы DVD олно гэдэг чинь айгүй хэцүү байхгүй. Тийм шүү дээ. Манай нэрт тийм Criterion-ы DVD нэтэр байдаг гэсэн. Тэгээд тэрийг нь үзээд тэгэл ер нь кино урлагт дурсан да. Тэгэл тэрнээс хойш ингээл гэхдээ ер тухайн үед бол би хизээч баг тийм киноны хүн болмоор гэж төсөөлж байгаагүй юу те. Цэвэр хобби баягаар л тэгээд танаа одоо аав чинь те ерөөдөө манай Монголд чинь ингэдэж шээ нэг юм гэр бүлийнхэн те за чи одоо ийм мэрэгчлэр сур те. За ийм л хүн бол гэл те одоо ерөөдөө нэг юм баг нэг юм хувь тавилангийн бүр ингээд нэг юм шийдэгдсэн хувь тавилан гэдэг шиг одоо гэрийн шийддэг шүү дээ. Arranged marriage гэдэг шиг баг. Тий. Тэнгүүд одоо жишээ нь одоо тухайн үед дээр үед гэж ярихаар одоо өөрийн чи хөгшин болгочих гээд байна тий. Тэгэхээр яг тухайн үед одоо жишээ нь өөрөө чи бага байхад ч 10 жил төгсгөөд мэржлээ сонгохгүй ингээд явж хахад киноны хүн болын энэ төр гэсэн нэг тиймэрхүү юм дээр гэр бүлийнхэн чи яаж хүлээж авав? Яаж үлээд цэргийн гэр бүлийн хүн байж штэ бас тий. Яг уу манай ээж маань эмч хүн байхгүй. Ээж эмчтэй, аав маань цэргийн хүн. Тэгээд аав бол ер нь бол бас намайг өөрийнхөө мэрэгчлэр явуулахыг бол ингэвэл яаж юм тийм юм гээд бас хэлж ярьж байсан. Ээж бол намайг эмч болгох гэдэг байсан. Оо тийм үү. Тэгээд би тэгээд би өөрөө яг юу болмоор юм гэхээр бас яг за ер нь нэг би нэг сэтгэл судлаач бодлаач юм тиймэрхүү юм болвол гоё юм байна. Ухааны юм боддог гэсэн бохоггүй. Тэгээд гэтээ бас яг эмчч байж болох юм байна. Бас хүн амтай авраад гоё ч юм ухааны юм бодоод тэгээд тэр үед чинь бас одоогийнх шиг нэг gap year энэ гэдэг юм хүн байгаагүй. Тэгээд л конкурс өгөөд тэгээд би чинь тэгээд тухайн үед чинь бас нэг амар Америк руу их хүмүүс явдаг байсан юм аа. Тэгээд за Америк юу нэ болох зүгээр юм байна да. Миний бас хэл мэлч гисэн гайгүй байсан тухайн үед бас Английн олимпиад 10 жил мөртөө орж мороод. За бас яг хуу би ч нэг багнуурын хүүхд болохоор ингээд хотод очиод л тэгэл нөгөө энд чинь баахан хувийн сургуулийн хүмүүс байгаа шүү дээ тий. Тэгэл нэг орчлон хоббигийн хүүхдүүд чинь тэгэл дээр гараал ирж байгаа байхгүй тий. За тэр ч яхаа тэгээд би бас яг хуу нэлээд үтсэн юм аа үзэж байгаа. Тэгээд яг хуу хэдий бас нэг 30 жив тэтгэлэг авсан ч гэсэн тэр чинь бас надад хэцүүсэн байхгүй. Тэгээд яг хуу за зүгээр байж байгаа оронд одоо тест юм яг ба англи хэлний анги байна. Зүгээр байж хаар гэдэг ба штэ. Одоо хэрвээ gap year гэдэг юм бидний үед бол байсан бол тэрийгэ бэлдэж байгаад явах байсан байх л та. Одоо кино урлагаар Америк руу л явах гээд штэ. Мөн үү? Яг хуу кино гэхээс илүү би жоохон сэтгэл судлал талтай сонирхолтой байсан байхгүй тухайн үед бол. Тэгээд тест орсон байхгүй тест Японы хэлний анги. Тэгээд тэн дээр байж байгаа. Тэгээд ийшээ тэр чинь бас хажуугаар нь үзэж байгаа ш. Тэгэл тэр нь бас тэгэл болохгүй гэдэл юм байна. За тэгэл 2 дугаар курс за 50 хүн өнгөрчлөө. Тэгэл энийгээ дуусах чи тэгж байгаа л очроо бол хэлсэн л дээ. Тий. За 10 жилээ багнуурт сурсан байна. За шүтээс рүү одоо Япон англи хэлний чиглэлээр суржээ. За тэгвэл одоо хизээний хаана яаж явж байгаад одоо ямар уучрал тавилан тохиолдлоор тэр кино урлагтай ер нь холбогдож байна. Ямарс 10 жилдээ бол кино бол их шимтэж үзэж их сонирхдаг байсан юм тий. Тэгж явж байгаа. Тэгээд намайг оюутан байхад 2009 онд болохоор манай Сэр Дарам гэдэг нэг тийсийн багш байдаг. Одоо нэг мини клуб гэдгээр хүмүүс бол сайн мэдэн штэ тий. Тэгээд тэр багш маань болохоор нэг сонор плаза ингээ юнитэл хийхэд юм хийх гэж байна. Таад нэг очиод нэг оюутнуудад нэг арга хэмжээ хийгээч мэгэж юу гэснээр бараг хийж болно. Та нарын чөлөөт орон зай гэж тэгж тиймэрхүү юм яриад. Тэнгүүд манай чинь тэгвэл кино гаргачих л да гэдэл. Тэгээд тухайн үед бас манай анги Батөрөлт гэж залуу байсан. Тэгээд Дүлгөөн гэдэг нэг залуу, Гитэмсийн залуу. Тэгээ маа нэг их баяр гээд найз маань. Тэгээ бидэд одоо тэр бас юуны тухай кино хийсэн. Тэгээ бидэд за кино үзүр гаргаж эхлэгээд тэр нөгөө Сонор Плаза гээд тэр нөгөө юнтэйлийн тогтчулсан газар бидэд яг кино гаргаж эхэлсэн байхгүй. Тэгээд л илүү кинод бүр ирчимтэй орсон л гэж хэлж байна л да. Тэгэхээр 2009 он ихэр чи би ч төгсөх курс аваад байсан байхгүй. Тэгэл бид чинь нөгөө 7 хоног болон кино гаргаад 7 хоног болон одооны 4 өдөр гаргадаг байж л да. Тэгж байгаа сүлдээ хагас өдөр болон 7 хоног болон гаргаж ирсэн аа. Тэгэнгүүтээ
нөгөө Занадо арт галерей гэдэг байсан юм а тухай ч одоо яг нь одоо урт цагааны энд нэг юм юу тухай тэгээд ер нь бол бас их гоё газар байсан тухай нэлээ бас тийм өвөрмөц сонио хүмүүс ордог одоо тэгээд тэр бас Занадууд бас бид хэд чинь гаргасан байхгүй. Тэгээд ер нь нэлээ удаан гаргасан. Тэгээд мэддэг хүмүүс нь бол мэднэ л дээ. За ингээ кинонууд гараад иж ямарсан залуучууд бол ирж үзээд байсан байх те. Тэгээд ерөнхийдөө дандаа гадаадын ч юм уу тийм бусад улс орны кинонуудыг л монголчуудад соён гэгэрүүлэх, танин мэдүүлэх зорилготойгоор л гаргаад ийн гэж ойлгож байна. Зөвхөн гадаад гэлтгүй одоо бас манай Монголын сайн мундаг найруулагчд байдаг шүү дээ. Одоо тийм арилжааныг кино хийдэггүй. Одоо жишээл одоо Сахиагийн Бямба гэж одоо мундаг найруулагч юм байна. Тэр хүний одоо хүсэл шунал гэж кино тэрийг бас бидэд гаргасан байхгүй. Тэр бол кино хийдэг хүний зовлон жаргал нь юм те. Тэр хүний амьдралаар төлөөлүүлээд одоо хуучин социалист үед одоо киног яаж хийдэг байсан. Одоо орчин үеийн зах зээлийн нийгэмд яаж хийж байгаа те. Бид нар чинь кино үйлдвэр гээд киноны үйлдвэртэй тэр нь бүр 1935 онд байгуулагдсан одоо 90 жилийн өгөө хийж байгаа байхгүй юу. Тэгээ кино ч өөрөө нийт 1895 он гэхэрч одоо хэдэн жил гэсэн үг баг 130 жилийн түүхтэй ийм юу байхад 40 жил өнгөрсний дараа Монгол бас ингээд киноны үндсээр тавьчихсан байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр хүний хийсэн одоо тэр хүсэл шунал гэж гайхалтай киногаа тэгээд тэр кино тэгээ бас одоо манай Уран чимэг гэж мундаг найруулагч нэмэгтэй найруулагч тэр хүний бас бид Аргамжаа гэж кино гаргасан. Тэгээд тухайн үед бол 90-ад он гарчаад нөгөө Тараншааны хүүхдүүд гэж байдаг байсан шүү дээ. За тийм. Тэгээд тэр нь аягүй багсцсан те. Тэр хүүхдүүдийн тухай ч гэх юм уу одоо нэг орон гэр бүл гудамжны хүүхдүүдийн тухай. Гэхдээ тэрийг их хүн сэдвийг их гоё хүн хүүхдийн бас тэр гин цайлган зүйлсийг харуулсан 91 онд хийсэн кино баг. Тэгээд Берлиний кино наадам шалгарсан анхны шахуу Монгол кино. Тэгээ баг Азийн шилдэг киног шагнал авч ирсэн гэж сонссон шүү. Гэх мэтлэн бас ийм одоо нуугдсан эрдэнэс бол Монгол улсад бол байна. Тийм хүмүүсийг бас хүмүүс танилцуулъя, таниулъя те. Тийм зорилготой бас арга хэмжээлтэй. Зөвхөн гадаад гэлтгүү. За хоёлаа одоо хойшоогоо дипрэн заяа угаасаа кино яриад ирэнгүүт те. Тэгээ дээрэс нь гүнзгий гоё сонирхолтой сэдвүүдээр ингээд яг тухайн салбар руугаа бол бүр ингээд хүчтэй түрэн бас орж ярилцъя гэж би бодож байгаа юм. За тэгэнгүүт хоёулынгийнх нь за ингээд энэ хүн ингээд кино гаргаад исэн байна те. Тэгээ кино урлагаар суралцсан байж байгаа те. Тэгээд дээрэс нь энэ Алтан хальс кино холбооны үүсгэн байгуулагч гэж явж байгаа. Тэр Алтан хальс кино холбооч бол дотроо маш олон төрлийн 3 үйл ажиллагаа явуулж байгаа. Тэ. Тэгэхээр тэрийг хийцээдээ байгуулчих. Оюутан байхынхаа хажуугаар аюу сэрвэглэн оюутан байжгаад байгууллаа яваад исэн юм уу эсвэл одоо төгсөөд ингээд төрөл бүрийн юм хийв үү? Тэгээ 9 онд нөгөө Dreamers Day гэж явж байгаа. Тэгээд 2011 онд битэд арт фильм цэг юм байна гэдэг одоо арт киноны одоо нэвтрхий төл гэж хэлж болох бас тийм одоо вебсайтыг монгол хэл дээрх би түрүү хэлжсэн шүү дээ. Монгол хэл дээрх одоо яг ийм гой киноны мэдээллийг олох ийм сайт тэгээд тэнцэн ярьцлага гардаг. Тэгээд нийтлэлүүд гардаг бид нар бас нийтлэл бичдэг. Тэгээд ерөнхийдөө кинотой холбоо ялангуяа одоо яг жинхэнэ цэвэр арт кинон зориулсан ийм монгол хэл дээрх сайтыг битэд 11 онд одоо яг нийт цацаад тэгээд 11 онд битэд бас яг Алтан хальс гэх төрийн бас байгуулах болсон юм. Тэгээд төрийн бас байгууллага болоод тэгээ илүү яг албан ёсоор үйл ажиллагаа ингээ хийж эхэлж байгаа байхгүй тий. Тэгэж явж байгаад 2013 онд Монголын Underground кино уралдааныг бид нар хамтдаа зохион байгуулад тэгээ тэр нь одоо Алтан хальс кино наадам болж өргөчөөд одоо бол Алтан өргөө гэдэг өөрчлөлттэй явж байгаа. За хоёлаа одоо ингээ нэг юм кино урлагийг тий сонирхож байгаа анхны шатны ингээд ийм хүмүүс үзэж байгаа шүү дээ. Одоо ингээд долж иймээ те дорж өвөө энэ төр үзэж байгаа шүү дээ. Хоёул ингээд телевиз үзэж шүү дээ. Тэр хоёлаа ийм гоё нөө кино урлагтай холбоотой энэ үг хэллэгүүдийг бас өөрхөн энгийнээр те гоё тайлбарлаад явж үзэж байгаа. Жишээ нь Underground гэдэг кино гэх юм бол манай үзэгчтэй яхаа кино мэддэг хүмүүс бол мэдж байгаа. Мэддэггүй хүмүүс хоёлаа энгийнээр тайлбарлаад юу гэж ойлгох вэ? Underground гэдэг яа тэгвэл өөрөө чи одоо ингээд хийжсэн зүйлүүдийг ингээд судлаад ингээд харангуут бол битүү ингээд маш олон underground гэдэг үг явагдаад байна л та. Experimental нэтер гэдэг л. Тий. Тэр нь яг ямар утга учиртай энгийнээр тайлбарлав.
Яг уу ер нь бол нэг тийм мейнстрим буюу одоо олон нийтэд олон нийтгээ таашаадаг гэх юм уу нэг тийм тодорхой нэг тийм кинонууд байна. Андерграунд үйл ерөөсөө энгийнээр бол эсрэгээр нь гэх юм уу те. Тодорхой цөөхөн хүмүүс зориулагдсан ч юм уу. Одоо кино хийцийн хувьдыг бол одоо маш их яриатай кино бол баг яриагүй кино байдаг ч юм уу те. Одоо сүүлд рүүгээ нөгөө юм чин нөгөө хуучин луга буцна гэдэг шиг одоо хар цагаан ч юм уу дуугүй кино одоо тэр ихтэй андерграунд гэж хэлэхэд хэцүү л дээ. Тийм одоо яг тогтсон хэв маягаас арай өөр тэгсэн мөртлөө тухайн хүнийг илүү юм бодуулах зориулагдсан илүү тийм сэтгэлгээг нь одоо тэлхэд зориулагдсан ч юм уу. Иймэрхүү киног л одоо хамгийн энгийнээр андерграунд. Гэтэ яг үгийн гарал үүсэл нь одоо газарт орох гэсэн үг шүү. Гэтэ нөгөө нэг бас нөгөө Англи баруун Европын улсуудад ч бас нөгөө арай нөгөө альтернатив соёл өөр соёлыг одоо андерграунд гэж бас тэгж хэлдэг. Тэгээд ер нь тогтсон одоо тийм одоо нэг юу гэдэг шүү дээ штамп гэдэг шүү дээ. Штампанд орцоод нөгөө хөл байдаг л нөгөө хошин шиг нөгөө байдаг л нэг ааваа ээжээ гэж үзсэн кинонууд байгаа шүү дээ. Нэг бол арай өөр монгол кинонууд хийе. Тэгээд тэр кинон ингээ богино кинонууд байж болно шүү. Залуучуудаа хийгээрэй. Тэгэл хүн болгон хийж болно л гэсэн үг юм уу те. Заавал одоо мэрэгжлийн кино хийдэг хүмүүс хүн болгон хийж болно гэж бидэд ерөнхийдөө бол тэгж яадаг. Тэ одоо жишээл Квентин Тарантино энэ төр чинь бол яг кино минь орс сураагүй шүү дээ. Тэгсэн мөртлөө бас ингээл хүн болгон л мэддэг. Тэгээд тухайн үед бол тэгээд урдлаг судлаач, зураач, одоо зохиолч, яруу найрагч, киноч тэгээд зөндөө олон төрлийн хүмүүс эзэн засагч гэдэг бүр янз бүрийн хүмүүс ордог л доо. Тэгээд тэр кино наадам байна одоо ингээд сайхан явж байгаа харахад надад бол гоё л гэдэг. За тэгээд чивнингийн тэтгэлэг авсан тий одоо маш олон залуучууд маань бас ингээд өөрийн чинь ярьцлагыг ингээд хүлээж байгаа байхгүй яа тэгвэл чивнингийн тэтгэлгийг бол хүн болгоо авах боломжгүй нэгдүгürt хоёрдугаар талаар кино урлаг гэдэг энэ салбар бол манай Монголд ч бас шинэхэн ойлголт байгаа. Нэг 40-ийн жилийн одоо дундаж настай байж байгаа шүү дээ. Тэгээд дээрээс нь одоо кино урлаг гүүгээр өнөөдөр бол ингээд хүмүүс бол үзэхгүй байхын аргагүй байхгүй гэдэг. Гэхдээ манай Монголын кино урлагийн салбарыг за шүүмжлэх нэг нь ч байдаг, шүүмжлэхгүй нэг нь ч байдаг те. Тэнгүүд кино урлаг чиглэлээр одоо бусад одоо кино хөгжсөн одоо оронд очиод сурсан, мэдсэн, туршлага хөндлөсөн ийм хүмүүс Монгол ер нь өөшгчин тийм хүмүүс хэр их байд юм бэ? Ер нь бол байхын хувьд бол байгаа цөөхөн байгаа. Тэр цөөхөн хүмүүсийн нэг нь өөрөө. Би тэгтээ нэг жоохон гимтэй ч юм уу өөрөө яг киноор одоохонд бол ажиллаж чадахгүй байгаа л да. Тэгээ бас нөгөө ар гэр амьдрал гэж юм байна шүү дээ. Тэгээд ер нь бол тэгтээ ер нь киногоо одоо арт кино гэж юм тэрийг бас хүмүүс тань мэдүүлэхтэй тэр ажлаа бол хийж л байгаа л да. Яг хэдэн кинонууд бол продюсер ажилласан гэдэг кинонууд бол байгаа. Тэгээд одоо жишээл лав дулам гэдэг кино айс гэж хөтөлбөр үүдэг байхгүй Европын холбооны. Тэгээд тэр нь болохоор ингээд 3-4 улсад сураад одоо Португал, Эстон, Шотланд, Умар Ирландчлуу тэр хэвцээ сураад тэнгүүтээ кино хийгээд төгсдөг. Тэнд ясан лав дулам гэдэг Монгол эмэгтэй байна. Тэгээд тэр хүн бол Венецийн кино наадамд бол хамгийн анх Монголоос шалгарсан. Тэг шалгарахтаа бүр шилдэг эрэгтэй жүжигчин гэдэг тийм жүжигчнийхэн шагналыг нь одоо тэргэлгээ залууд аваад өгцөн. Тэгээ бас одоо сая бас Локорнагийн кинонууд богино киногоор 2 шагнал авчлаа. Гэх мэтлэнгийн тийм мундаг залуучууд бол байгаа. Ялангуяа ийшээ явсан тийм одоо бас Монголд ч гэсэн бас шинээр гарч ирж байгаа залуучууд бол байгаа. Энэ нь бол нэлээ бас давгүй гэрэлтэй байгаа шүү. Ямар тэдний нэг нь манаас их бат маань байгаа те. За би ч одоо тэр чиг юм хийгээгүй болохоор одоо хамаагүй тэгж би зүгээр яг хуу энэ хөрс суурийг нь бэлтгэл одоо өөрийн хөнөөрөө оруулсан гэх юм уу да. Тий одоо 9 оноос хойш 15 жил арт кино гаргачлаа те. Гэдэг чинь тэгээ бас тэр илүү жоохон олон нийт рүү чиглэсэн нэг жоохон тань мэдэх хүн ч юм уу тий. Одоо соён гэгэрүүлэх гэвэл одоо жоохон сүртэй болчих байх тий. Жоохон таниулах ажлын юм гэсэн л дээ. За хоёулаа тэгвэл яриагаа арай гоё англи улс руу чиглүүлээ л да тий. Одоо жишээ нь яагаад англи улсыг сонгов? Одоо англи улс одоо тийм кино урлагсаг орон юм уу тий. Англи одоо улсад очиод кино урлагаар юу сурч мэддэг одоо англи орны сонио ачныг хуваалцаж.
За англи бол бас киноны нэлээд түүхтэй одоо нэг Альфред Хичкок гэдэг киноны хариулагч байгаа шүү дээ. Одоо Master of Suspense буюу одоо ингээд түгшүүр тодорхойгүй байдлын мастер гэж хэлж болох тэр хүн ч одоо англи хүн. Тэгээ Ken Loach гэдэг бас мундаг киноны хариулагч байна. Одоо social realism буюу одоо хүний амьдралд юу болж байгаа амьдралыг яг ингээд бодтоор харуулдаг тийм тэрийг бол маш гоё хийдэг. Илүү тийм ажиллаж байгаа ингээд энгийн хүмүүсийн дуу хоолой бас их гоё гаргаж өгдөг. Тийм киноны хариулагч байна. Тэгэл ер нь бол англич бас л киноны орнуудын нэг л дээ. Тэгээ яг би нөгөө миний нөгөө хэлмэн сайн хэлмэн англи болохоор тэгээ нөгөө нэг Америк юм уу Франц руу явахгүй шүү дээ. Франц ч одоо киноны их орн. Киноны их орн шүү дээ, тий. Киноны их орн. Ахтул Лемерчин ах зүгээр ингээд тийм юун дээр ингээд тайз ханан дээр проектор маягийн юм тусгаад галт тэрэг ингээд ирж байгаа. Тэрний буудал дээр галт тэрэг ингээд тусгасан байхгүй юу? Тусгаад тэгээд хүмүүс ингээд үзээ сууж ирсэн чинь өөдөөс нь ингээд галт тэрэг ингээд хүрээд ирэнгүүт нь тэр чинь өмнө хизээч кино үзэж байгаа хүмүүс болохоор ингээд галт тэрэг өөр ямар ч бүр ойлголт байхгүй хүмүүс шүү дээ. Гад ингээд шууд ингээд хүрээд ирэнгүүт айга зутаасан гэдэг байхгүй тэр их чинь хүмүүс. Тий. Хүмүүс тэгээд тийм болохоор ч тэр юм уу тэгээ яг тэгж бичсэн бичлэг тэр бол зүгээр л бичлэг л байгаа шүү дээ. Одоо нэг одоогийнхор одоо хэдэн секунд рил гэдэг шиг л тийм. Тэгэл тэнд ер нь үсч өгчөөд яг хөө тий Францыг бол би бол бодож ирсэн. Гэхдээ Франц сурахын тулд бол би Франц хэл сурах ёстой. Франц хэлээр гэдэг чи одоо би Францыг сурах юм бол англи хэлээр сурч болно шүү дээ. Яг хөө тэрийг нь бол би одоо нэг мэдээлэл байсан ч гэдэг юм уу одоо тий. Хожим тий нөгөө нэг сүлдэл мэдсэн л дээ тий. Тэгээд тийм тэгэл ер нь сурсан л та тий. Тэгээ англи руу яагаад явах вэ? Яг хөө тэгээ миний нөгөө үндсэн хэл маань англи хэл. Одоо нөгөө Монголоос гадна шүү дээ тий. Тэгээд Америк юм уу англи руу явъя гэж зорж ирсэн. Тэгээд англи болсон доо. Хоёулаа английн оюутны амьдралын тухай гоё яриа л да тий. Өөрөө одоо Монголд их сургууль төгссөн. За тэгээд дараа нь бас Германд бас нэг богино хугацааны сургалт явж исэн тий. За тэгээд англи ямар хөө байна? Ер нь англи оюутан залуучууд. Англи оюутан залуучууд би ч болоо нэлээ одоо сүүлд 30 эдтэй явсан болохоор нэг жоохон нэг тий хөгшин маягийн оюутан л байсан л да. Тэгээ манай ангид чинь болохоор тэгээд нэг 5 6 хятад тэгээд нэг 5 6 англи оюутан тэгээд нэг Монгол гэсэн байхгүй. Тэгээд хамгийн ангийнхаа хөгшин тэгээд нөгөө кинон дуртай киноны дурлагсагтал цуглаж байгаа шүү дээ. Дэлхийн үзэг болон бүрээс л. Тийм. Тэгтээ бас үгүй. За. Яа тэгвэл би ч нөгөө нэг өмнө нь ингээ баахан юм хум харцсан болохоор ингээ нөгөө тийг ботоо бол арай нэг жоохон киноны талын мэдлэг нь арай гайгүй байсан ч юм уу. За уучлаарай. Өмнө нэг юм харцсан гэдэг нь юу гэсэн үг юм? Үгүй яг та нөгөө одоо нөгөө Alтай Айлс гэдэг Треверстэй гэдэг баахан киноны үзүүлэг гаргацсан гэж одоо нөгөө дөнгөж сургуулаа төгсөөд гараад ирсэн хүмүүс ч одоо кино сургууль гэж байгаа байхгүй. Кино сургууль одоо заавалж үзэх хэрэгтэй кино миноч гэдэг юм уу те. Тиймэрхүү кино минодын аль хэдийн өмнө үзсэн байсан. Тэгээд тийм болохоор арай нэг тийм мэдгч нөгөөдөө одоо арай илүү байсан. Тий. Тэгтээ яг мэдээж багш нараас бол нэлээд их юм сурсан л да. Тий. Тэд чи одоо манай BBC 20 хэдэн жил ажилласан тийм багш маань байна. Chris Price гэдэг. Ерөнхийдөө яг яаж одоо зураг авах уу тий. Одоо план тавхаас ахвал энэ гэрэл мэрэл одоо сайн хэдүүлээ орхоос өмнө баахан юм хэлвэж тэр нэр чи одоо бүгд ингийн заан тэгэл одоо head space бол одоо энэ ярьж байгаа хүн чинь тэр тодорхой хэмжээний агаар байх хэрэгтэй бостой гэдэг ч юм уу тий. Их хэмжлэнгийн юм бол нэлээд тийм техник талын юм сурсан. Тэгээд гол нь манай сургуульчин болохоор film studies буюу кино судлал, film production буюу кино яг хийх яг одоо практик онлыг яг хостоосон тийм анги байсан байхгүй юу. Тэгээд тийм болохоор бас нэлээд их юм сурсан л та тий. Одоо танай ангийнхан жишээ нь киноны мэдлэг туршлага айгүй бага байсан гэсэн үг юм үү? Уул нь магистр үстэй тий. Яах уу тэгэл тэр чин тэгэл зарим дөнгөж сургуулаа төгсөж янз янз л байна л да. Мэдээж хэрэг сайн хүмүүс бол байсан. Ялангуяа тэр нэг яг манай ангийн 2 3 англи тэгээ бас нэг хятад бас нэг 2 3 охин байсан тий. Тэгтээ мэдээж хэрэг манай Монголын бодлол тэмрэлтэй тий. Тэр чинь угаасаа олон нийтийн телевиз кино театруудын гаргаж байгаа кинонууд мөртөл шал өөр илүү чанартай болохоор тий. Англи оюутны амьдрал хэрвээсэн? Англид яг одоо
сонирхолтой байсан. Гэхдээ ер нь бол бас амьдралын өртөг Монголоос илүү үнэтэй болохоор ер нь нэлээд тийм бас би хэдийгээр одоо тэтгэлэг авч явчихлаа л да. Гэхдээ бас ер нь бол нэг тийм хангалттай гэхдээ одоо ингэж хэлэхэд хэцүү нэг тийм. Гэхдээ англи бол гоё штэ. Ялангуяа одоо манай сургуульч нь бол University of East Anglia гэдэг East Anglia-гийн их сургууль одоо яг зүүн хэсэгт нь байдаг. Тэгээд энэ сургууль маань өөрөө ялангуяа одоо creative writing буюу одоо зохиолч ярган харагчаар сурах хүсэл сонирхолтой тийм оюутнуудыг бэлддэг ийм сургууль байсан. Сургууль тэгэхээр одоо бидний сайн мэдэх нөгөө Kazuo Ishiguro гэдэг Япон гаралтай английн зохиолч ч одоо манай сургуулийг төгсөн. Энэ хүн чинь одоо Нобель авсан байхгүй утга зохиолын салбарт Нобель авсан. Тэрнээс гадна одоо Russo Brothers гэдэг одоо Avengers-ийг хийсэн. Тэр хоёрын нэг нь бас манай сургуульд сурч ирсэн байхгүй юу? Сурч ирсэн. Тэгээд одоо Avengers-ийн одоо headquarter гэдэг нэг team юуг нь одоо Sainsbury Arts Center гэж одоо яг манай сургуулийн кампус дээр байдаг тэр Arts Center-т бас зургийг авч ирсэн байхгүй Avengers-ийн. Тэгээд манай сургууль маань өөрөө яг нөгөө Английн нэрт архитектор Денис Ластон гэж хүн байдаг. Тэр хүний одоо Английн одоо National Theatre гэж байгаа. Тэрнийг одоо архитектурыг нь хийсэн тэр хүний гаргасан тийм архитектуртай тийм одоо brutalist гэж тийм хэв шинжийн сургууль ахгүй. Тэрний юу вэ гэвэл одоо цемент болоод шилийг ингэж их гоё одоо үрж ингэж бас одоо манай хуучны баг пост совет улсуудтайгаа одоо бидний одоо 5 давхрууд Хрущевка ч юм уу тий тэр ч одоо бас брутализмын нэг өөр нэг хэлбэр л тий. Тийм тэгээ одоо яг одоо нэг тийм 1968 9 оны үед нэг New Schools гэдэг Англид нэг тийм шинэ одоо Америк маягийн кампустай ийм их сургуулиудыг бий болгоё гэж бий болгосон шин сургуулиудын нэг нийс Англи аахгүй. Тэгээд зохиолчдод бэлддэг байж байгаад драма, жүжигийн зохиол, жүжигийн юмнууд их явж байгаа. Тэгээд сүүл рүүгээ кино руу ороод тэгээд одоо нөгөө Bend Like Beckham гэдэг киног найруулсан найруулагч одоо Russo гэдэг ч юм уу тий их бичлэг одоо найруулагчдаг гэсэн тийм сургууль. Тэгэхээр хоёлаа ингээд кино ярих юм бол бас хүний мэдрэмжтэй холбогдоод эхэлнэ. Яалтч юу тий. Тэнгүүд одоо Энх бат гэдэг хүн Монголдоо ингээд киног хүмүүст ингээд таниулдаг байжээ те киноны соёлыг түгээдэг байжээ те Монгол залуучуудаа энэ киногоор дамжуулан мэдлэг боловсролыг бас одоо олгох соён гэгэрүүлэхийн ажлуудыг хийдэг байжээ. За тэгээд дараа нь тэр мэдрэмжтэй англи руу яваад утсан. Хүн ингэдэг шүү дээ одоо жишээ нь нэг өөр орчинд өөр газар ингээд яваад очиод хүний мэдрэмжинд өөрчлөлт ордог те хүн ер нь одоо нэг тийм үзэж харж байгаа тий хүний одоо point of view тий бүх юмнууд ингээд юм өөрчлөлтөнд ордог шүү дээ. За тэнгуү чи ингээд Монголд ингээд юм кино дэлгэрүүлж чаад англи руу явж чад чи бүхэлдээ 2 жил ингээд одоо тэр англи хүмүүсийн дунд ороод одоо кино судлаад ингээд явж ангууд чиний тэр мэдрэмж тэр одоо ямар өөрчлөлт орж байна. За нэг тийм яг үнэ хэлэх үгэд. За нэг айхтарч өөрчлөгдсөн юм байхгүй тэгээд яг мэдээч хэрэг шинэ мэдээлэл бол аавна тий мэдээлэл аавна тэгээд зүгээр ер нь бас Монголын одоо синефил гэж ярьж байгаа одоо бид чинь нөгөө Dreamers Day гэдэг байгаа байхгүй Dreamers Day гэж яагаад нэрлсэн бэ гэвэл нөгөө Бернардо Бертолуччи гэдэг Италийн кино найруулагч байгаа нөгөө Last Emperor кино байдаг шүү дээ Манжин сүлжээ заа ингээд тэр кино нөө хийсэн юм багхгүй юу. Тэр хүний Dreamers гэдэг кинон дээр болохоор 1968 онд одоо 69 онд Францын нэг оюутны жагсаал болдог шүү дээ. Тийм 1968 оны 5 сар гэж би байж байна. Хэрвээ андуураагүй. Тий тэр үеэр болохоор маш их тийм кинон дуртай оюутнууд гоё классик кинонуудын сценийг нь одоо яг тэгж дүүрэж хийдэг байсан байна. За. Дүүрэж хийгээд тэгээд тэрийг одоо философи, улс төр одоо идеологи юу гэдгийг тий тэр тухай ингээ хоорондоо ярилцаа дурам зохиол тэгээд тэр одоо дандаа оюутан залуу хүмүүс байсан байхгүй юу? Би ч одоо яг Dreamers-ийг бас найзуудтайгаа нийлж бий болоход бас залуу юм байсан. Тэгээд бид тэр киноноос санаа аваад тэр киноны нэр нь Dreamers байхгүй юу? Тэгээд Dreamers Day буюу өрөөдөгч тийм өдөрлөг тэгээд бид чинь тэгэл хагас өдөр болгон цуглал нэг кино үзчихдэг. Тэгээд тэр үед одоо манай нэг Cinefil Dreamer гэдэг байгаа нөхдүүд Монгол кино үздэг хүмүүс маань би одоо сургуулийнхаа бас зарим нэг хүмүүстэй яриад баг
тэр хэдийн заримаас нь жоохон илүүлсэн л та. Гэтэ яг хуу чи нэг circle гэдэг яаж байгаа жижиг тойрог болохоор тийм байсан байж магадгүй. Тэгээ би чинь бас нөгөө харьцангуй нөгөө East Anglia буюу нэг жоохон Лондон мондөг утгыг бол бас жоохон өдөө маягийн газар байсан шүү дээ. Алтай хэсэг нь ямар хүчтэй? Яг хуу битэд нөгөө нэг Cinema Avrom гэдэг WordPress дээр блог бичдэг байсан байхгүй юу. Тэгээд Cinema гэдэг чинь кино урлаг тий. Avrom гэдэг чинь алтны химийн том ёо. Тэгээд тэрийгээ зүгээр орчуулсан гэсэн үг байхгүй. Монгол руу шууд ингэ буулгацсан юм байна. Монгол хэлэн чинь бас нөгөө алтан гэдэг үг чинь ер нь хамгийн дээд одоо сайн гэсэн тийм утгыг бас илэрхийлдэг шүү дээ. Тэгэл яг хуу англиар болвол the golden reel юм уу эсвэл golden film одоо film society гэж тэгж яддаг тэгэл. За инхот ер нь өөрийгөө ингээд юм киногоор дүрслэл өөрийгөө нэг юм тэ хувь үнэн ингээд киногоор дүрслэл ямар кино байх вэ? За наач их хэцүү асуулт байна. Яг уу би ер нь жоохон нэг тийм юм уу байд. За тэгвэл киноны жанр гэж хэлж шүү дээ. Тэ одоо юг мэрчин жанр ч бас л хэцүүлтэй. Одоо яг social realism байж болох юм. Тэгээ одоо French New Wave талдаа байж магадгүй одоо. За тэрийг гоё одоо энэ англи мангли гадаад баахан одоо энэ кинотой холбоотой хэллэнгэл гэж бас мэдгүй хүмүүс байж байгаа шүү дээ. За тэрийг нэг гоё хөргөн гоё үжи өөрөө. За French New Wave гэдэг нь одоо яг түрүүний нөгөө манай үзэгчд маань 60-аад оны сүүл 70-ад оны ихээр бас нөгөө Jean-Luc Godard арчигдсан François Truffaut, Robert Bresson гэх мэтлийн найруулагчдын бий болгосон одоо илүү юмд баригдахгүйгээр одоо хийж байгаа гэхдээ илүү тийм өвөрмөц цоцлогоор одоо Франц гүн бас юм утга агуулгатай бас тийм бас үгүй. Тэгээд ерөнхийдөө илүү баг зохиолгүй шахууч юм уу заримдаа одоо шууд ингээд камер гаргалаа кино хийсэн ч юм уу тиймэрхүү кинонууд бас байдаг байхгүй. Олон нөгөө нэг одоо түрүүний нөгөө underground кино наадна гэдгсэн шүү дээ. Тэр чинь альва юмд баригдахгүйгээр зүгээр кино хий гэсэн. Тэгээд ямарваа нэг юм тийм одоо кино яг хөө ингэж хэлж байгаа нь бас зөв ч юм уу буруу ч юм уу сайн мэдгүй л байна л да. Одоо кино школ гэж байгаа шүү дээ. Кино сургуульч одоо ингэж хийх ёстой гэдэг юм ингээд байдаг. Тэнгүүт одоо French New Wave дээр чинь болохоор нэг тиймэрхүү юм байхгүй өөрөөр юм хийх гол юм асаргаа хийгээд илүү тийм raw юу одоо түүхийгээр гэх юм одоо хаашаач юм. Raw бол англи хэлэнд боллоо гэж тийм маягаар хийсэн кинонуудыг л одоо хэлж байгаа. Гэхдээ тэглээгээд энэ бүр ингээд цоо шинээр шинэлэг тийм кинонууд байсан байхгүй одоо 400 цохилт гэж кино байна. Одоо François гэдэг шүү дээ. Одоо тэгээ бас Bretlesque Jean-Luc Godard-ын кино байна тий. Энэ ч одоо яг одоо тийм social realism гэвэл тухайн нийгмийн байгаа байдлыг яг боддоор ингэж үзүүлсэн. За тэгэхээр ийм байгаа. Одоо манай үзэгчид маань тий тэгвэл ийм кино судалдаг кино бас ингээд киноны салбарт олон жил ингээд ажилласан хүн ямар кинонд ингээд юм дуртай вэ гэж их сонирхож иж магадгүй те. Өөрийн чинь амьдралд одоо хамгийн тийм үлдсэн кино гэвэл яг ямар кино вэ? За маш олон л кино байгаа. Гэхдээ яг нэг жишээ болгоод сонирх юм бол олон хүмүүс сонирхож байгаа гэж магадгүй. Яг уу надад яг ингээд яг багтаа утсан болохоор ч тэр юм уу тэр нөгөө Stanley Kubrick-ийн Space Odyssey буюу Сансрын Odyssey гэж кино тэрийг үзээд л кино гэдэг юм чи одоо ийм байдаг юм байх та гэж одоо бодогдсон кино л тоо. Тэр бол ер нь бол яг хиймэл оюун ухааны тухай кино байхгүй юу? Хиймэл оюун ухаан яаж хүн төрлөخت ингэж юу яаж юм гээд тэгээ одоо тэр чинь бүр одоо хүний үүслээс эхлээд одоо нэг сармагчин нэг тийм юу зөгтөг нэг тийм одоо план байдаг штэ. Ингээд яс зөгтөг тэр чинь сармагчин юу гэвэл эхлээд нэг монолит гэдэг нэг юм нэг тийм дуу гарч байгаа нэг сони юм тийм хүрчдэг байхгүй. Тэнгүү сонирн болоод хоёулаа ингэ сармагчин байж байгаа гот гинтээс авснаа нэгээ зөвхөн гот өөрөө өмгийн ахлагч болчдөг байхгүй одоо нэг тийм их мишнээр ингээд бүр хүний гарал үүслээс ахуулаад ингээд явсараа тэрээдүү нэг тийм кино байгаа байхгүй. Тэр бол sci-fi кино. Гэхдээ sci-fi буюу одоо шинжлэх ухааны уран зөгнөлт кино. Тэгээд тэрийг үзээд би бол за кино гэдэг юм бүр 10 жилдээ үзсэн л дээ. Яг хөө миний дуртай кинонууд гэх юм бол Jim Jarmusch-ийн кинонуудад их дуртай. Яагаад? Jim Jarmusch, Aki Kaurismäki ч юм уу. Jim Jarmusch бол их юмортай. Одоо нэг юмортай илүү кино гоё уртаа хийж чаддаг. Харилцан яриа, диалогууд нь хүртэл маш их тийм одоо
wisdom одоо нэг ухаан агуулсан гэдэг юм уу да нэг тийм ер нь миний их дуртай найруулагч болж энэ жаа маш кинонууд их дуртай баг их кинонууд үзсэн баг. За тэгэхээр одоо телевиз үзэж байгаа хүмүүстэй гэдэг ч юм уу кино сонирхож байгаа хүмүүст ерөөхдөө манай нэвтрүүлэг маань бас өндөрлөх цаг маань бас төгсч байна. За инхээр ерөөхдөө ийм кино дуртай, кинонд хайртай энэ залуучуудад хандаж яг юу гэж хэлэх вэ? Ер нь тэгээд кино үзээрэй. Тэгээд яг хоо кино үзэхдээ бас яагаад үзэх вэ? Кино ч одоо нэг бодлын бас оюун санааны хоол ахгүй одоо нүдэрээ, чихээрээ ингэж хүлээж авч байгаа хоол. Тэгээд бид нэр ингээд амт муутай хоол итгэр амар сонирн байдаг үсттэй. Тэрнтэй адилхан тэгээд одоо жишээл одоо Итали гоё спагетти ч гэдэг юм уу те. Одоо Италийн неореализм гэдэг бас их гоё Итали кинонууд байна. French New Wave гэдэг сая хэллээ шүү дээ. Тэрсийг бас гоё Франц кинонууд байна. Ус болгон өөр өөрсдөө гэсэн юм гоё кинонууд та төрхтэй. Тэгээд нэгэнт хоол оюун санааны хоол идэж байгаа юм чинь тийм гоё чанартай, гоё амттай хоол идэесэ. Тэгэхээр ингээд яг хоо тэр нь ингээд бусад усан кинонуудыг мэлж байгаа юм биш. Тэгээд бас илүү тийм сонголттой жоохон судлаад те. Одоо яагаад одоо тэр Канны кино наадам, Берлиний кино наадам, энэ Венецийн кино наадам гэдэг энэ чинь болохоор кино судалдаг судлаач, шүүгчид олон жил тэр кино хийсэн хүмүүстэй яаж ивэл аль нь илүү гоё уртаа сайн болсон бэ тэр хүмүүс ч мэдж байгаа ш. Ядаж одоо тэнд одоо шалгарсан тэр кинонуудыг үзээрэй гэдэг ч юм уу те. Тэгээд жоохон судалгаа хийж байгаа тэгээ үзүүл зүгээр шүү. Тэг яг нэг тийм гоё хоол эзний дараа нэх гоё болдог шүү. Нэх гоё кино үзсний дараа нэх гоё болдог шүү дээ тийм тэгээ одоо тэр одоо за ингээд нэвтрүүлэг маань ерөөхдөө өндөрлөж байна. За тэгээд өнөөдрийн ярилцлагаар те энэ кино гэдэг зүйл те хүний хоолтой оюун санааны хоолтой зөвлөж чаад одоо амар маш их таалагдлаа. Тэгээд одоо өөрийн чинь те өнөөдрийн урилга хүлээж аваад ярилцсан маш их баярлалаа. Тэгээд одоо кино уран бүтээлд нь өндрөөс өндөр амжилт хүсье. За тэгээд олон тэр нөгөө кинотой холбоотой энэ төслүүдэд улам цааш нь үргэлжлүүлсэ гэж үзэгчдийн өмнөөс бас хүсэж байна. За ингээд цаг гаргаж ярилцсанд маш их баярлалаа. За баярлалаа. За ингээд эрхэм хүнд үзэгчтэй тань мэдхүү TM телевиз та бүхэндээ одоо мэдлэг подкастын анхны дугаараар кино урлагийн мэдлэгийг түгээх энэ их үүсэд та бүхэндээ киноны тухай ярилцсан манай зочноор Нацаг Доржийн Инх бат өргөдөж одоо киног одоо хүний соён гэгэрэх, хүний тань мэдэх хүн тийм хоолтой зөвлөж ярьсан бидний сэтгэлд үлдсэн болов гэж бодож байна. За ингээ эхний дугаарын зочиндоо маш их баярлалаа. Үзэгч та бүхэн дараагийн дугаараар маш сонирхолтой зочдоор уулзах болно. Дараагийн дугаарыг хүлээн авч үзээрэй. Мэдлэг подкаст